За хилэнцэн ордныхондоо энэ өдрийн мэндийг хүргэе. За хилэнцэн ордны 4 сарын төлөв байдлыг танилцуулах гээд илтгэж эхлэе. За энэ сар бол та бүхний амьдралын хувьд бол харилцаа болон санхүүгийн түүхэн шилжилтийн үе гэж зарим нэгэн астрологчид тодорхойлж байгаа юм байна. За энэ 4 сарын төлөв байдлыг танилцуулахын өмнө нэг зүйлийг хэлэхэд энэ өмнөхөөс жоохон гар ихсэн шилжилтүүдээс гадна дээрэс нь нэмээд тоон зурхайн 26 оны таны тоо гэдэг дээр чи холбоодог жоохон ярьчих юу гэдэг ингээд жоохон өөрөөр бэлдэж байгаа шүү. Тэгэхээр та өөрөө 26 оныхоо тоог яаж мэдэх вэ гэхээр миний өмнө одоо 2 сард яг цагаан сарын шинийн өдөр өнөөдөө баг оруулсан гал морон жилийн зурхай болон тоон зурхай гэсэн нэг юм байгаа. Тэрийг хараад өөрийнхөө тоог хэрвээ олчихсан бол тэгээд энэ мэдээллийн энэ одоо подкастын төгсгөл хэсэгт байгаа тоон зурхайн төлөв байдалтай бас танилцаарай. Тэгээд одоо тэр хэсэгт та бүхэнд бас хэрэг сайн таарч ийн энэ гэдгийг бас жоохон нэгтэлж дүгнэлт хийж үзээрэй гэж ингэж хэлэх гэсэн. За тэгээд төлөв байдал гэхэд гар ихсэн төлөв байдал шилжилт хөдөлгөөн танд яаж нөлөөлж байгаа гэдгийг ярья. За 4 сарын гар ихсэн шилжилтүүд гэх юм бол уран гэдэг гараг, Тэнгэрийн ван гэдэг гараг таны 7 дугаар гэрээс гараад 8 дугаар гэрлөө шилжиж байгаа юм байна. За энэний утга учир юу вэ гэхээр бол 18 оноос хойш таны 7 дугаар гэр буюу дотн харилцаа болоод түншийн харилцаа бүх төрлийн харилцааны чинь тэр салбарт уран гэдэг гарыг нөлөөлж байжээ. За магадгүй тэгэхээр 11 оноос хойш таны одоо энэ харилцааны салбарт чинь гинтийн одоо үйл явдал тохиосон байж магадгүй зарим нэгэн хүнд нь гинтийн салалт. Магадгүй зарим хүмүүс нь гинтийн сонирхолтой учрал харилцааны тийм үү? Ийм юм авчирсан байж болно гэж байна. За тэгэхээр 18 оноос хойш танд харилцааны гэрт байсан энэ Тэнгэрийн ван гараг одоо таны тэр харилцааны салбараас чинь явчихж байгаа юм байна. Одоо 8 дугаар гэлөвч орж ирж байгаа юм байна. За энэ бол удаан хөдөлгөөнтэй гараг. Одоо таны харилцааны чинь салбарт дараагийн 84 жилийн туршид бол ирэхгүй гэж байгаа. За тэгэхээр одоо дараагийн 7 жилд нь яах вэ гэхээр таны 8 дугаар гэрт орж иж байгаа болохоор энэ ирэх 8 жилд бол та тэр 8 дугаар гэрийн үйл явдал буюу одоо хамтын өмч хөрөнгө, техник, технологи, интернет гэх мэт ер усын аргаар одоо ер усын явтай уламжлалт биш аргаар орлох тэр мөнгө төгрөг санхүүгийн одоо салбарт чинь гинтийн ашиг олох тийм үе ирнэ гэж байна. За энд бол 8 дугаар гэр гэдэг бол тийм хамтын өмч хөрөнгө гэр бүлийн болон ер нь бусдтай хамтардаг тэр мөнгө санхүүгээс гадна бас татвар, даатгал, тэтгэлэг, тэтгэмж, тэтгэвэр гэсэн асуудлуудад бас нөлөөлдөг 8 дугаар гэр. За тэгэхээр бол хөрөнгө оруулалт, хамтын хөрөнгө оруулалт, за дээрээс нь тэтгэвэр, тэтгэмж одоо жишээлбэл сургалтын тэтгэлэг олох энэ гэсэн иймэрхүү асуудлууд бас энэ он жилүүдэд 4 сараас эхлээд энэ жилүүдэд бол бас гинтийн өөрчлөлтүүд, гинтийн боломжууд энэ тохиож магадгүй гэдээ ойлгочих болох юм байна. За дараагийнх нь болвол 6 дугаар гэрт чинь таны 6 дугаар гэрт бол нар, сар, ангараг, бод, Сатурн, Нептун буюу Далаван, Хирон гэдэг гаригууд орж ирээд байгаа юм байна. 6 дугаар гэрт чинь. За энэ бол таны өдөр тутмын ажил, өдөр тутмын амьдралын чинь хэв маяг, дэглэм. За тэгээд 6 дугаар гэр гэдэг бол 4 сард бол танд эрүүл мэндийн салбарт чинь бол энэ ийм салбаруудад бол нэлээд одоо онцгой анхаарал хандуулах тэрэндээ бас нэлээд зарим нэгэн зохицуулах ажлыг хийх болно, хэрэгтэй болно гэсэн үг. За ажлын арга барилаа өөрчилдөг ч юм уу, аль эсвэл зарим нэгэн эрүүл мэндийнхаа асуудалд анхаарч тийм хол, тийм болон одоо өдөр тутмын фитнес, йог, могор хичээлэх тиймэрхүү дэглэмүүдэд маш анхаарч тэрэнд тэгж юмыг
баримтлах хэрэгтэй тийм. Өөрөөр хэлбэл тэр салбарт реформ хийх, бүр шинжилэлт хийх. Тийм хамгийн хүчтэй үе гэж ингэж хэлж байна. За тэгээд 4 сарын 10-наас 4 сарын одоо 2-нд бол шинэ сар гарсан таны одоо тэр юу лээ тийм эрүүл мэндийн саруулах 6 дугаар гэрт чинь цугларсан байсан биз дээ тий. За тэгвэл 4 сарын 10-нд болохоор таны одоо удирдагч гараг байх шүү. Марс буюу ангараг гараг чинь хилэнцгийн ордны удирдагч гараг байдаг хаа. Тий. За тэгэхээр энэ таны гараг бол таны бас ажил 6 дугаар гэрлүүч бас орж байгаа. Ажил төрөл болон эрүүл мэндийн чинь салбарт орж ийн гэсэн үг. Тэгэхээр та бол одоо өдөр тутам байнга хийдэг тийм тэр ажлын салбарт бол ангараг гараг нөлөөлнө. Тэгэхээр илүү их хүчтэй, илүү дайчин болно гэсэн үг. За тэрээс нь эрүүл мэндийн салбарт гэхээр бол одоо тэр спортоор хичээллэх, йогоор хичээллэх, дэглэм баримтлахын тэр гэдэг түрүүний хэлсэн зүйл бол бас танд чухал болоод ирэх юм байна. За тэр бүхэнд бол анхаарна биз. За тэгээд энэ царын хамгийн гол өөрчлөлт бол тэр уран буюу тэнгэрийн ван гарагийн өөрчлөлт. Энэ бол таны 8 дугаар гэрт. Ерөнхийдөө энэ сар бол таны 8 болон 6 дугаар гэрүүдэд өөрчлөлтүүд явагдах нэ гэд ингээд ойлгочихлаа нэ. За ажил төрөл болоод хамтын бизнес, хамтын санхүү хөрөнгө. За тэгээд 8 дугаар гэрэг гэдэг бол бас тийм нууцлаг, амьдралын нууцлаг асуудал, эзотерик мэдлэг, даалт мэдлэг энтертэй бас холбогдоо явждаг. А зарим талаар бол бас нэг жоохон тийм хямралын зарим нэгэн сэтгэл зүйн болон одоо жоохон тийм хямрал доторгүй байдал энтертэй ч бас холбогдчихдаг. Тэгэхээр энэ бүхэн дээр бол аль дээр нь анхаарах вэ гэдгийг хүн өөрийнхөө амьдралын салбарт болж байгаа өөрчлөлттэй холбоод дүгнээд явчихад болно. Тэгээд гариг хэрэгсүүдийн нөлөөг. За. Тэгэхээр 6 дугаар гэр бол хамгийн идэвхтэй байх нэ гэж энэ сард тий. За өдөр тутмын ажил, эрүүл мэндийн талбайтай асуудлууд. За тэгээд энэ хүрээд бол гариг иргэсийн ерөнхий нөлөө үл ингээд өндөрлөж байна. Дараагийнх нь бол түрүүн амласан ёсоор 26 оны тоо. За 26 оны танд онож байгаа тоонууд 4 сард тэр тооны ирч хүч, энерги, зүн сон, чиглэл баримжаа юу байх вэ гэдгийг харъя. За ингээд 26 оныхаа тоог мэдэхгүй байгаа бол би түрүү хэлсэн энэ подкастн дотор гал морин жилийн зурхай болон тоон зурхай болон гал морин жилийн төлөв байдал гэсэн хэсгийг олоод сонсчвал та 26 оныхаа тоог амархан олно гэж. За тэгэхээр 26 оны таны тоо чинь хувийн тоо гэж ярьдаг. За энэ чинь 1, 5, 8 байх юм бол санхүүгийн өсрэлт бас карьерийн шинжилэл гэж ингэж гарч байгаа юм байна. За карьер. За энэ бол мэдээж бас л тэнгэрийн ван гарагийн шилжилттэй хамгийн их холбогдож байгаа юм байна. За 8 дугаар гэрт орж байгаа тэр тэнгэрийн ван гараг бол танд гинтийн хөрөнгө оруулалтын боломж олгож болно. Эсвэл гинтийн өв заламжлал, эсвэл одоо зээл, банкны зээл, одоо зарим нэгэн санхүүгийн дарамтаас чөлөөлөгдөх иймэрхүү боломж авчирч магадгүй гэж байна. За карьерийн хувьд бол 4 сарын 10-наас хойш ангараг гарагийн төлөөгөөр та бол нэлийн шийдэмгий болно. Ирч хүчтэй маш тийм зоримог алхмууд хийдэг бол ер нь ангараг гараг бол зоримог, дайчин, тэмцээж, уралдаач, зөрчилдөөч ийм одоо ирч хүчийг бол нэлийн өдөөдөг. Тэгэхээр та бол шин төсөл эхлэхэд нэлийн шийдэмгий болж санаагаа хэрэгжүүлэх ийм цаг үерж байгаа байж магадгүй. Тэгэхээр санхүүгийн эрхчлөөрөө бол та шийдэмгий алхам хийх ийм цагаа гэж ингэж гарч байна. За хувийн тоо чинь 2, 4, 6 байх юм бол ажлын байр, эрүүл мэнд, гэр бүлтэй чинь илүү холбогдно гэж байна. За 6 дугаар гэрт байгаа санчир гараг, далай ван гараг бас хрон гэдэг одоо тийм одоо барууныхан бол энийг астрологийн төлөв байдалд оруулж тайлбарлаад байдаг. Энэ бол нэг астрологи юм шиг байна. За энийг болохоор нэлээд тийм ангаах хүчтэй, ангаах их маш тийм хүчтэй нөлөө үзүүлдэг гэж үзээд байгаа юм. За тэгэхээр 6 дугаар гэр гэдэг бол ажил,
өдөр тутмын хийдэг ажлаас гадна эрүүл мэндийг илэрхийлээд байдаг. Тэгэхээр энэ гаригуудын нөлөөгөөр та Сатурн буюу санчир гаригийн нөлөөгөөр хатуудыг жормыг яг нарийн одоо тууштай баримталж болгох төлөвтэй байна гэж шүү. Санхүүгийн эрхчлөө гаригийн тэгээд амгаахч хүчтэй маш сайнаар нөлөөлж эрүүл мэндийн дэглэм баримтлах, спорт, ор хичээллэх, бясалгал, йог хийх энэ гэсэн ийм салбарт одоо цагийг зориулах юм бол дээрээс дэглэмтэй, хариуцлагатай байх юм бол энд маш сайн үр дүнгээ үзэж болно гэж ойлгох нь. Тэгээд дээрээс нь өдөр тутмын ажилд бол химнэл одоо тэр цагийг болоод ажлын ачаалт болоод амралтын багшийн зохицуул гэсэн үгэлтэй том өөрчлөлт гардаг гэж байна. За мэдээж Херон гаригийн нөлөөгөөр эмчлэгч, эдгээрч, ангаагч иймэрхүү хүчнүүдийг илүү онцолж байгаа учраас та магадгүй энэ үед маш сайн эмчтэй хэрвээ өвдсөн бол маш сайн эмчтэй таарлах айл эсвэл одоо сэтгэл зүйн хувьд таныг ангааж өгөх тийм одоо оюуны удирдагч байх нь уу эсвэл одоо сэтгэл зүйн зөвлөгч хүн байх нь уу иймэрхүү одоо сэтгэл заслын маш хүчтэй тийм таатай нөлөөлөл үзүүлэх юм хүнтэй уулзах юм уу эсвэл та өөрөө тэр чиглэлийн эмчилгээ дэглэмийг баримтлаад эхлүүл энэ сайн нөлөөтэй гэж байна. За дээрээс нь 25-наас эхлээд Венера буюу сугар гариг. Таны 8 дугаар гэрт бас орж ирж байгаа. За сугар гариг гэдэг бол гоо сайхныг илэрхийлнэ, бас хайр дурлалыг илэрхийлнэ, үр хүүхдийн чинь дээрээс нь таны хоббиг илэрхийлдэг. За тэгэхээр энэ салбарын зүйл 8 дугаар гэрт орж ирсэн гэр бүлийн одоо хүрээнд чинь тэр хамтын бизнес, хамтын сөрөнгө оруулалттай холбоотой тэр салбарт чинь. За бас сайн мэдээ сонсно. Ойр дотныхонтой чинь харилцаа маш гүнзгийрнэ, ойр дотны хүмүүстэйгээ харилцаа. За энэ 8 дугаар гэргээл бол бас жоох тийм дотн харилцааг илэрхийлээд байдаг. За тэгээд хайр дурлал, гоо үзэмж, бүтээлчүүл ажиллагааг дэмждэг учраас хоббитэй дэмждэг учраас Венера гариг бол бас энд таатай нөлөөгөө үзүүлээд тэрнийхээ хажуугаар бас мөнгө төрг. Венера гариг бол бас мөнгөийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ салбарт бас 8 дугаар гэртэй холбоотой үйл явдлуудаас та бас мөнгө санхүүгийн ашиг олох юм боломж байна гэдээ ойлгочих болох нэ. За энэ хүрээд 2, 4, 6 гэсэн хувийн тоотой хүмүүсийн төлөв байдлыг өндөрлөж байна. За дараагийнх бол 3, 7, 9. За 3, 7, 9 гэсэн 26 оны тооч нь 3, 7, 9 гэж буусан хүмүүс байгаа бол энэ зүүн сав, далд тухамсар, эдгэрэл тийг илүү одоо таны амьдралд чухал үе гэсэн үг. 27 оны тоочд бол за тэгэхээр тэргэл сар 2-ны өдөр гарч байгаа. Маргааш бол тэргэл сар гарна. За энэ бол 8 дугаар гэрт гарч байгаа. Тэргэл сар гарч байгаа тэр 8 дугаар гэрт чинь бол 27-оос эхлээд уран буюу тэнгэрийн ван гарч ирж орж байгаа. За тэгэхээр сарын эхлэлээр бол та 70 тухамсар 8 дугаар гэр бол бас 70 тухамсар эзотерик мэдлэгийг илэрхийлдэг. За тэгэхээр энэ бясалгал 70 мэдлэг энэ илүү сонирхно. За тэгээд дээрээс нь сэтгэл зүйн ачаад дарамт энэ байсан бол тэрийг цэвэрлэх үйл ажиллагаа явуулна. Ачаад тийш одоо сэтгэл зүйн хямралаас сална гэсэн үг шүү дээ. За тэгээд дээрээс нь 11-р гэр 12 дугаар дүүрэн сар бол таны 12 дугаар дүүрэн сар тэргэл сар бол 12 дугаар гэрт байсан юм биш үү? Тий 12 дугаар гэр гэдэг бас л бясалгал өнгөрсөн үеийн ачаад тийш дарамтаас салах гэсэн утгыг бас илэрхийлээд идэв. За тэгэхээр энэ үед бол 8 дугаар гэрийн тэнгэрийн ван гараг 12 дугаар гэрт гарсан тэргэл сарын нөлөөгөөр бол таны зүүн совин, далд нууц мэдлэг одоо жишээлбэл зөнгөөрөө зарим зүйлийг мэдрэх, сэтгэл зүрхэд долд одоо тохиол сануулгыг ойлгох, зүүн совин хурцтай хандр гэсэн иймэрхүү зүйлүүд илэрхий одоо танд мэдрэгдэнэ гэж байна. Тэгээ магадгүй та өөрөө бусдыг ангаадаг, бусдад одоо сэтгэл зүйн маш одоо тийм зөвлөгөөх маш тийм чадвартай энэ гэдгийг гинт мэдэх бас тийм боломжтой юм л дээ. Дээрэс нь уран буюу тэнгэрийн ван гараг гэдэг бас гинтийн тийм ололт, гинтийн одоо тийм гэгэрэл гэх юм. Эсвэл гів гинт орж ирсэн тэр санаа чинь айгүй чухал тийм амжилт гэх юм уу?
чухал мэдээллийг агуулж идэг гэдэг утгаараа бол та магадгүй дотгошооноо ханзаж бясалгал хийж өөрийгөө таньж мэдснээр магадгүй та бусдыг аргах чадвартай гэдгийг олж нийлэх ч юм уу иймэрхүү зүйл бас байж батвай гэсэн юм сонирхолтой таамаг гарч байна. За ингээд та бүхэнд энэ хүртэл хамт байсанд баярлалаа. Энэ бол таны хувьд эрүүл мэнд болон ажил хайр гэсэн салбартаа бол реформ хийх, шинжилгээ хийх сар юм байна. За тэгээд ярьсан энэ бүх таамаг төлөв байдал танд хэр тохирч байна гэдгийг анзаарч үзээрэй. Тэгээд дээрэс нь зөвхөн хилэнцгийн ордоо сосоо зогсохгүй та сар таны хэдвэр гэрт байна. Мандалд орд чинь та ямар орд дээр сар байна. Мандалд орд чинь ямар байна. Тэр бүдээгээ сонсоорой гэж зөвлөдөг. Энэ бүхнийг одоо хэрэгжүүлээ явж байгаа хаа гэж бодож байна. За тэгээд мэдээж лайк, шеэр, subscribe хийгээрэй гэж хүсье. За баярлалаа. Дараа уулзъя. Баяртай.